өргөө үзэгчтэй Монгол малчтын төв телевиз, малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт хүний их эмч Пүрэв Жавыг урьж оролцуулж байна. Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр хоёулаа тийм ээ дархлаа сэдвээр ярилцах болно. Ер нь дархлаа гэж юу юм бэ? Хүн ер нь дархлаагаа хэрхэн тогтоох ёстой юм бэ, тийм ээ? Ковид цар тахал гарсантай холбоотойгоор хүмүүс бас дархлаа гэж юу вэ гэдэг талаар их сонирхож байна л да тий. Хэрхэн бид нар хамгаалах вэ тий? Дархлаа маань ганцхан энэ ханиа томооны үед одоо ингээд зөвхөн сөхөгддөг асуудал биш юм байна. Энэ ер нь дархлаа гэдэг бол бие махбод маш чухал юм байна гэдгийг ер нь бол их сайн ойлгож одоо тийм маш сайн ойлгодог болох гээд ер нь бас ингэ явж байна. Тэгэхээр та хүний бие махбод бол өдөр болгон ямар нэгэн байдлаар эмгэг төрөлхлөгч буюу өвчин үүсгэгч зүйлүүдтэй ингэж харилцсан одоо энэ амьдрч идэг. За тэр дархлаа унснаар нөгөө өвчин үүсгэгч эмгэг төрөлхлөгч маань бидний махбодод одоо тэр өвчнөлтийг үүсгэж идэг. За тэгэхээр энэ одоо эмгэг төрөгч одоо тэр хүчин зүйлүүдийн эсрэг бидний бие махбодыг хамгаалж байгаа тэр цогц арга хэмжээг болоод бид нар нийтэд нь дархлаа гэж нэрлэдэг байгаа. За дархлаа гэдэг нь ганцхан үгээр ингэж тайлбарлагдаж байгаа боловч маш их одоо өргөн цар хүрээтэй ойлголтыг хэлж байгаа. Нэг хэсээс ахуулаад эд ирэхтэн тий эд ирэхтэн маань хоорондоо нийлээд цус бие махбодын тогтолцоо маань тэр чигтээ дархлаа гэдэг тогтолцоогоор бид бүхнийг хамгаалж идэг энэ өргөн цар хүрээтэй ойлголтыг их бол хэлж байгаа юм. Тэгэхээр малчтай хувьд бол одоо дархлаа гэдэг одоо ер нь бол яг юу гэж ойлгох их зүгээр гэхээр ер нь бол бид нар ядарчлаа тий хүүтэн даарчлаа хүүтэн даарахаар бид нар цэцэр түрдэг даарахаар ханаа түрдэг тий эсвэл бид нар ядарч ингээд сүлтахаар хатиг бууглаа тий чихнээс булаг гоожих зэрэг тий энэ бүх зүйлүүд гарч идэг мөр түүчлээд бас дархлаа маань ингээ байнгын уналтаа нөгөө хүн маань ядаргаанд орчдөг. За ядаргаа маань явсаар байгаад буцаад нөгөө архаг өвчлөл болдог тий архаг өвчлөл маань хавдрал ингээд шилжээд ингээд шат дараалтаа хамгийн суур ойлголт буюу дархлаа маань ингэж явсаар байгаад одоо бид тийм эмчилж болшгүй архаг хуч хүчтэйлийн одоо суур болж идэг байх нь л тэ. Тэгэхээр маш суураас нь бид нар ингэж эмчилгээг дархлаагаа дэмжиж өгснөөр цаашдаа олон 10 жил эрүүл байх те олон 10 жил одоо урт наслах энэ бүхний одоо үндэс болж байна. Малчт маань бас яг энэ цаг үйлрэлт тийм ээ бас ингээ хөдөөгөөд явж байхад эдэд өрөвсөл үүссэн эсвэл чихнээс одоо булга гоожсон таны хэлсэнчлэн тийм ээ ийм зэврүүд илэрсэн байдаг. Тэгэхээр энэ үед яаж хэрхэн эмчлэх хэвтэй яаж үүнээс урьдчилан сэргийлэх хэвтэй юм бэ? За тэгэхээр дархлаа унснаас шалтгаалаад бидний бие махбодод гэдэг нэг архаг хүчт маань сэтэрдэг. За мөн чочмогоор бид нар өвддөг. За чочмогоор өвдөх бол ханаад хүрэх те хурц ингээд одоо өвдөлт үүсэж эхлэхийг одоо бид нар чочмогоор өвдөж одоо эхлэх нь байна. Архаг гэдэг бол өмнө та булга гоожж байгаад нэг хэсэг хугацаанд болцсон байдаг шүү дээ те. Тэгтэл нөгөө ядраад ирэхэд дахиж гоожих. Тонжил буюу одоо энэ гүйсэн булчирхаа маань одоо байнгын өрөвсөж идэг одоо ханаад хүрэх жоохонгоо дахиад буцаад идээлээ тэр нь үе мөч рүүгээ орж зүрхээ өвчлүүлэх те. Мөн түнчлээ одоо маш өргөн хүрээнд идэг одоо стимулит байдаг болчих. Яагаад тэгэхээр нөгөө арьсны одоо чөмгөөс буюу хөдөө орон нутагт бол маш их нөгөө ясаа хууглах те бэртэх гэмтэх асуудлууд их байдаг. Энэ бэртэл гэмтлийн дараагаар чөмгөх ясны үүсдэхээр стимулит буюу ясны тэр хэсэг идэлэх тэгээ мөн бэртэл гэмтэл гэдэг бол энэ чинь бүгдээр ингээд одоо хэрхэн хурдан эдгэж энэ хөвчлөл хэрхэн сэдэрэхгүй байх вэ гэдг нь бол дархлаатай маань салшгүй холбоотой. За тэгэхээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ гэдэг чинь тийм. За тэгэхээр дархлаагаа дэмжих бол маш олон одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг маш олон төрлийн аргууд байна л та. Нэгт бол маш сайн унтаж амрах зохистой хоол унд буюу ногоогоор баялаг хоол ундыг тий тогтмол цагт орой одоо тогтмол цагт идэж явах. Манайхан бол тэгэл өдөржингөө ингээл мал ах уу гэж явж байгаа л орой нэг хэмжээтэйгээр иддэг те. Өглөө нь өлөн гараа явдаг. Энэ бол нөгөө зохистой хоол маань яаж ч байсан болохгүй байгаа юм л та. За тэгээд нөгөө стрессгүй. Харин хөдөө орон нутгийн хувьд бол стресс бол харьцангуй байгаа гэдэг баг. Хотынхныг бодох юм бол те. Стрессгүй байх те. За тэгэл байнгын дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн гэдэг маань болохоор энэ нөгөө тогтмол дасгал хөдөлгөөнийг бол хэлж байгаа. Өнөөдөр гараа та нэг 30 минут йогийн дасгал хийх юм уу те. Фитнесээр хичээлэх юм уу те. Эсвэл өөрийн бие махбод хэмнэлттэй ажил хийх юм уу те. Энэ те. Тэгтэл нөгөө ард одоо энэ малчин ард иргэд маань яадаг вэ гэхээр ингээ байж байжээсээ гинт маш их хүчилж өөрийгөө хийдэг. Ядраад хэдэн хоногор ядраад те. Ялангуяа энэ өвлийн цагт бол
нөгөө мал нь эргэхтэй салхин туугдах зэрэг ингээ нөгөө араас нь яваад хүүтэн маш ихтэй араал те. Энэ нь бол өөрөө нөгөө хэдий нөгөө хүн хөдөлгөөнтэй байгаа ч гэсэн тогтмол хөдөлгөөн биш учраас энэндээ орохгүй байгаа. Тэгээд одоо идэж ууж байгаа хоол хүнс нь маш баялаг бус. Одоо баялаг бус мах гурил. За тэгээд нөгөө өвлийн цагтаа аймаг руу байнга явж чадахгүй тэгээд хажуугаар нь ковид гэдээ хязгаарлагдсан бол за тэгээд мах гурил өрдөөсөө ингээл идчихдэг. Тэгэхээр энэ нөгөө баялаг биш. Хүний бие махбод бол ямар нэгэн төрлийн витамин болон витаминлэг хүнс, ногоон хүнсийг заавал цайшгүй шаардж идэг. Энийгээ идэх гэхэд буцаага тэр маань байдгүй. Нөгөө идэж чадахгүй баялаг суул хүнс идэж байгаа. Тийм учраас нөгөө бие махбод нөгөө намхан болох, таагчрах те энэ баг процессыг яваад байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс яаж үг гэхээр манай арт иргэдийн хувьд зайлшгүй хүнсний одоо нэмэлтээр тахлаа дэмжих бүтээгдэхүүн авах хэрэгтэй юм л та. Тэгэхээр тахлаа дэмжих бүтээгдэхүүн гэдэг тэнгуут одоо юу боддог гэхээр за нэг сайхан юу ячи нэг тусал хийлгэж ганцудаа. Тэгэхээр энэ нөгөө ганц удаагийн тусал тариа ялангуяа энэ би сүлдсэн бие махбод дээр витамин хэрэглэнэ гэдэг бол өөрөө зохисгүй ойлголт л та. Яа тэгэхээр нөгөө ядарсан бие махбодыг сэргээх гэж бие махбод ингэж ажиллаж байхад дээрээс нь за чи энэ витаминыг дахиад шингээ гэдэг ингэж дарамтлаад байх юм бол энэ нь өөрөө ямар ч тархлаа тийм дэмжих зүйл биш болж ирдэг. Тэгэхээр бид нар одоо яг энэ цаг үед юу зөвлөх вэ гэхээр сэвтлийн эмийг зөвлөж байгаа. За сэвтлийн эм маань болохоор Хямлаа драг компани одоо 100% цэвэр ургамлын гаралтай тархлаа дэмжих бүтээгдэхүүн маш олон төрлийн одоо ургамлаас тогтдог. Би сая ингэж ярьж байгаа чинь бас нөгөө энэ өөрөө чинь бэлдэж ирсэн үзүүлэн харж байхад бас яг л нөгөө сая ярьжсэн нөгөө дэд өрөвслүүд тийм ээ. Нөгөө дархлаа үүснээс болоод үүсээд ах шиг байна л да. Энийг бас тайлбарлаж өгвөл. За ерөнхийдөө бол дархлаа уналтаас болж би нөгөө өвчлөл үүсдэг гэж хэлжсэн тийм. Тэгэхээр энд бол хамгийн одоо бидэнд илрээд байгаа үндсэн зөвөрөд ихээр амархан ойр ойрхон ханиад турдаг хүүхэд ялангуяа. За ялангуяа нөгөө настай хүмүүс бол нөгөө тамхи их татснаас уушгины хамгаалах тогтолцоо алдагдчихдаг. Тийм учраас нөгөө бөхшүүлж ханиалгах, амархан ханиад хүрэх тэ ийм зэрэг нь одоо байнгын ингээл ханиалгаад бөхшүүлээ явж идэг бөхшүүлээд штэ тэ за тэдэр бас байна. Мөн чихнээс булаг гарах, хоолой ойр ойрхон өвдөх, за ингээ идэлх. За энэ хоолой ойр ойрхон өвснөөс шалтгаалаад нөгөө зүрх юу үе мөч энэ төр өвдөх. За энэ нэг хагалгааны дараа. За ийм кайсер бол ийм хагалгаа. Тийм мэс заслын шарх буюу оюутал тавьсан, гэмтэл бэртэл авсан. За одоо яг хатиг буглаа. Байн хатиг ингээл гараад буглаа гараал тий бүр хатиг ингээл нэг гарахаа мал 9 тахдаг гээл тий байнга ингэж буглаа гардаг. Иймэрхүү төрлийн хүмүүс бол өдөөс яг тархлаа уналттай уус тахлаагаа дэмжих юм бол маш хурдан эдгэрнэ өвчлөлүүдээс хол байна. Мөн түнчлэн энэ шарх буглаа эдгэрний үед эдгэрлэлийг хурцсгаж өгдөг. За тэгэхээр ингэдэж шүтээ хүмүүс маань монголчууд тийм ээ хатиг гарахаар 9 гардаг гэлэнгээ ярьдаг. Энэ нь ерөөсөө 9 гарах ёстой мó? Ер нь дархлаа унснаас болол ингээл үргэлжлээд гараад идэв юм яа гэм. Ерөөсөө хатиг эдбээр үүсгэж идэг тэр бактери вирус бол биедээ байж идэг. Тэр хүний дархлаа унаад ирэхээр тэр маань хатиг буглаа болж үүсэж байгаа юм. Тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө тухайн хүний дархлаа сайн байгаа л явал тэр хатиг буглаа гарахгүй юм байна. Нэгт хоёрт амархан идэх юм байна. Дахихгүй юм байна. Тэгэхээр энэ одоо сэвтлийн эмийн маань орсон гол одоо ургамал болоо балсамод эндромокул гэдэг ийм ургамал байгаа. За энэ ургамал оног яхаар гэхээр яг ийм арсны идэт хүчлэлийн эсрэг үйлчлэгтэй. Байгалийн одоо антибиотик буюу байгалийн одоо юу одоо өрсөлийн эсрэг маш том хүчтэй одоо бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань яадаг вэ гэхээр нөгөө эдээ чихнээс булаг гарч мод эдээ штэ эдээ бэ тэр бол нөгөө чихэн дотор бугалсан эдээ маань наашаа гадагшиж гарч байгаа. Хоолой энэ дотор эдэлэх тий тэгээд тэр хатиг буглаа тэр бактери энэ бүх нэгийг маань нөгөө бактери болоо тэр эдээ бэрийг байхгүй болохоос гадна цусыг маш сайн цэвэрч өгдөг. За монголчуудын хувьд бол хэлдэг штэ нөгөө нас залуу цус шингэн гэж ярьдаг тий. Тэгэхээр өөрөөсөө тэр цус цэвэр байх, цусны эргэлтийн тогтолцоо сайн байх гэдэг бол маш одоо тухайн хүний одоо суур өвчлөлгүй байх юм их үнц болж идэг. Тийм учраас энэ сэвтлийн юм маань бас ердөөсөө цусыг маш сайн цэвэршүүлж өгдөг. Цус төлжилтийг дэмжиж өгдөг. За нөгөө одоо бид нар ханиа томоо гэдэг энэ ковидын үлрэлийн үед нөгөө витамин С-гээр баялаг юм хэрэгжилж гин л гэдэг байгаа тий. За тэгэхээр витамин С маань одоо яад энд ч гэсэн орцсон байдаг. Ердөөсөө нэг шахмал 40 мг витамин С буюу энийг ууж яхад та ердөөсөө цогцоороо тархлаагаад дэмжиж идэг. Тэгэхээр нөгөө ханиа томоо өвчлөлт амархан өртдөг. За нөгөө өвчлөл нь эдгэрэхгүй байгаа хүмүүсийн хувьд маш чухал. Одоо энэ сэвтлэнийг байнга тогтмол хэрэглэдэг байна. Манай бүр энэ сэвтлэнийг хэрэглэдэг нэг тогтмол хэрэглэдэг нэг хөгшин байдаг. Яадаг вэ гэхээр тэр
одоо 90 настай. Тэгээд нараас ахуулаад энэ сэвтлэний бол би 5 6 жил ууч юм. Ердөөсөө ингээд халтураас сэргий би ердөөсөө ханаад ингээд жоохон хүрхэл ирэхээр сэвтлийн уудаг. Тэгээд одоо яах вэ? Би надад ердөөсөө харахыг хүч агаалаа. Тэгээд ердөөсөө би сэвтлийн уугаад би ердөөсөө хавдраас сэргэлж нэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө цус шингэн байх тэр бүх зүйлүүд чинь нөгөө одоо бүх өвчлөлөө сэргэлж өгч идэг. За тэгээд хүчтэй антиоксидант үйлчлэгтэй бүтээгдэхүүн. За антиоксидант тэнгууд бид нэг арьс гоё байх юм шиг бодоод идэг. Мэдээж арьс антиоксидант авч байгаа арьс гоё байлгүй яах вэ? А түүнээсээ гадна бие махбод дотор хавдрын урахгаас өрсөлдөн сэргээдэг. А өвчлөл архаг хууч өвчлөл буюу одоо тий архаг гэдэг нь бол янз бүрийн өвчлөл шүү дээ. Илгэний өвчлөл байж болно, бөөрөнд өсч болно, ходоодны өвчлөл, гидс дотрийн өвчлөл байж болно тий. Энэ архаг хууч өвчлөлийн үед эсийн эд хэрэгтэн маш сайн хамгаалж байдаг. Тэгэхээр нөгөөдг маань хавдар усгоос өрсөлдөн сэргийлж өгдөг байна шүү дээ тий. За ингээд хамгаалаа явцдаг. А мөн түнчлэн энэ Терикато гэдэг ургамал байдаг энэ дотор. За терикато гэдэг энэ нунтагшламал маань болохоор ямар ч холбоотой гэхээр маш сайн тамир тэнхээс эргэж өгдөг. Тухайн хүний тамир тэнхээс эргэж өгөөд ядаргааг тайлж өгдөг. За тэгэхээр нөгөө настай хүмүүс гэлтгүү залуу үеийнхэн ч гэсэн ингээл ядраал ингээл тамирдаал ингээл тэгдэг штэ тий. Тэгэхээр сэвтлийн имийг ууж байгаа тохиолдолд бол маш сайн одоо ядаргаа тайлж одоо ирч хүчтэй болж өгдөг. Биеийн нөгөө хүүтний хий гэж ярьдаг штэ. Хүүтэн хий хурцлаа булчин ингээд өвдөөд ингээд тэрийг бас маш сайн хөөж өгдөг тийм үү. Сэвтлийн маань ингээд хоёр янз байдаг шүү дээ. Одоо ингээд шахамлаар тийм ээ нэг нь бол онгод ингээд сиропн байдаг. Сэвтлийн имийг ер нь хідээс хідэн насныхан уух боломжтой юм байна. За яаж хэрэглэх вэ тийм ээ? Сэвтлийн маань бол бүх хэмээн сангуудаар зарагдчихж байгаа. Орон нутгийн хэмээн санд ч гэсэн зарагдчихийдэг. За шахмал болон ийм сиропын хэлбэр гэсэн хоёр төрөл байдаг. За шахмлыг бол насанд хүрэгчдэд уухад бол илүү тохиромжтой 2 ширхгээр өглөө орой 3 хайрцаг уудаг. А сэвтлийн ийм сиропын хэлбэр нь болохоор одоо бага насны хүүхэд болон настай хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой. Уухад хялбар. За тэгээд тун илүү энийгээ бодох юм бол арай бага тунтай. Тэгэхээр нөгөө тун хитэрнэ гэсэн ойлголт авахгүй 2 цайны албаар өглөө орой уун. Төрсөн дөнгөж төрсөн нэрээс ахуулан уух боломжтой. За тэгээд сэвтлийн юмн дээр сүүлийн үед ер нь бол Хямлаа компани бол энтгэхтэй маш ургамлын одоо сайн үйлдвэрийн нэгт ордог тийм одоо үйлдвэрүүдийн нэг байгаа. Маш нэр хүндтэй. За энээсээ бид нар шууд ингэж импортлж хэрэглэгчтэй хүргэдэг. Ахмад настангууд маань бас сүүлийн үед ингээд ядарлаа гэл гэртээ хийж бүгдээрээ л нөгөө гар утас эсвэл зурагт үзэл тийм ээ. Эсвэл хөдөө орон нутгийнх маань нөгөө одоо жинхэнэ яг хаврын үйлрэл одоо ирэх гэж байна мал төлөлт гэл одоо энэ үед дархлаагаа дэмжиж ингээд сэвтлийн имийг уухад ямар нэгэн удаан хугацаанд уухад харшил сөрөг нөлөө гаж зүйл байгаа юу? За сэвтлийн им бол би хэлжсэн цэвэр ургамлын галтай хамгийн өндөр тунгаас орсон пасама дендром мокул бол өөрөө давирхаа бага байхдаа бид нар давирхааж ижлаа те. Тэгэхээр дээр үеийн хүмүүс амар яг оригинал юм хэрэглэжээ гэл тэгээ. Ердөөсөө энэ оригинал таны одоо өдөр тутамдаа хэрэглэдэг ургамлыг одоо ингээд нийлүүлсэн учраас ямар нэгэн одоо гаж нөлөө авахгүй удаан хэрэглэлээ гэсэн одоо сөрөг танд үзүүлэх нөлөө авахгүй харин ч хүчтэй антиоксидант учраас ууж байгаа эд хэрэгтэн бүрнийхээ ингээ хамгаалж өгч идэг. Харин нэг залт идэг жирэмсний эхний 6 сард хэрэглэх байхыг бол зөвлөдөг. Бага тэгэхээр тэрнээс бусдаар болоод бүх насанд хэрэглэж олно. Хэдийн удаан хугацаанд ч ууж болно. Хамгийн багтаа нэг одоо бүтээгдэхүүнээс сироп ууж байгаа, шахмал ууж байгаа бол 3 хайрцгийг уух нь. За тэгэхээр нөгөө идэ буглаа гарах. Одоо яг хаврын үйлдэлд ядарах гад ингээ те яг юу уух вэ гэж төлөвлөж байгаа бол тэ мөн түнчлээ одоо энэ ковидтой одоо цар тахалтай энэ орчинд амьдарч байгаа бол та нэн түрүүнд сэвтлийн юм авч явах нь. Одоо хотод таны хүүхэд байдаг те. Яг ийм одоо нэлээд аюултай бүсчлэлд амьдарч байгаа бидний хувьд бол энэ түрүүнд одоо сэвтлийн юм авч ингээд уух нь маш сайтай тархлаа дэмжих нь байна. Тэгээ мөн ядаргааг ингээд тайлж өгөх, аливаа өвчлөөс өрсөн сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэх, тэгээ тахилтыг байх болгох одоо тийм ач холбогдолтой байх юм байна. За тэгэхээр сэвтлийн юмныхаа нэг заалтыг дахиад нэг бидэнд хэлж зөвлөж өгөхгүй юу? За шахмал эмийг бол насанд хүрэгчид ууших гэж байгаа бол урьсан зэрэглэгчээр маань 2 ширхгээр өглөө орой 3 хайрцаг нэг курс эмчилгээ болно. За харин одоо бага насны хүүхэд тий ууж байгаа сэвтлийн эмийг сироп хэлбэрээр наваад 2 цайны албаар өглөө орой бас юм 3 ширхгийн нэг курс эмчилгээ болох нь байна. Тий. Сэвтлийн эмийг уухын тулд заавал эмчийн жороор авах ёстой юу?
За сэвтлийн эм нь бол эмчийн жоргуу бүх эмийн сангаас худалдаж авах боломжтой. Химлаа дараа компанийн сэвтлийн эм нь бол Монголын зах зээлд орж ирээд 20 гаруй жил болж байна. 20 жил болж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хөдөө орон нутгийн эмийн санд ч гэсэн манай бүтээгдэхүүнээ заагдчихийдэг. Айл хэдийн хэрэглэгчид ингээ маш сайн таньж мэдээд хэрэгжилж идэг бүтээгдэхүүн байгаа тийм. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ирсэн. За та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Яг одоо энэ өвчлөлтөө байгаа тий цар тахалтай байгаа. Одоо яг биетэй нөвдөж байгаа энэ үед тархлаагаа дэмжээ. Энэ нь таны одоо маш том ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт болно. Яа тэгэхээр монголчуудын хувьд бол дандаа өвдсөн хойно нь одоо ингэж эмчилгээг маш өндөр зарлаар хийх гэж оролддог. Тэгэхээр өртөөсөө сэвтлийн эмээ ингээ уугаа явахад маш олон төрлийн өвчлөөс та сэргийлж чадах нь шүү. За баярлалаа. Үзэгчтэй, эрүүл мэндийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.